Хайцгаа. It's tea time. Tea time. Tea time. Tea time. Taylor Swift-ийн ээж нь Kim Kardashian-ыг үхсэн байгаасаа үхээсэй гэж боддог гэсэн. Өнөөдөр бүгдээрээ Taylor Swift болон Kim Kardashian хоёрын хооронд болж исэн бифний талаар ярина. За 2024 оны 4 сарын 19-нд The Tortured Poets Department гэдэг нэртэй альбомоо гаргасан. Тэгээ энэ альбом нь 2 хөлбөртэй. Эхний хөлбөр нь болохоор 16 дуутай, нийт 65 минутын урттай ийм альбом. За тэгээд The Anthology гэдэг хөлбөр нь болохоор 31 дуутай. За тэгээд The Anthology гэдэг хөлбөр дээрээ Thank You Amy гэдэг нэртэй дуу гаргасан байгаа. Тэгээд яг энэ дууны нэршлиг нь харах юм бол бүгдээрээ жижигхэн үсэгтэй биш, бүгдээрээ том үсэгтэй биш. Яг 3 үсэг нь томоор бичсэн байгаа. За тэгээд тэр 3 үсгийг нийлүүлэх юм бол Kim болж байгаа. Kim Kardashian-д ингээд зориулсан дуу гэж хэлж байгаа. Тэгээ энэ хүү дуун дээрээ Taylor Swift яг ийм одоо 10 жилийн коллежийн бүли охиныг дүрслсэн байгаа байхгүй юу? Amy гэдэг нь бүли охин. Тэгэхээр Kim Kardashian-ыг ер нь ингээм амар бүли дээрлэхэгч тийм охин гэд хэлж байгаа, зөөрлж байгаа гэсэн үг. За тэгээ яг энэ дууныхын талаар ярихаас өмнө Kim болон Taylor Swift хоёрын хооронд яг юу болж исэн талаар бүр ихнээс нь ярья. Энд чинь бараг 15 жилийн турш болж байгаа юм үзий ядалт байгаад байгаа байхгүй юу? Тэгээ уг нь Kim Kardashian-ыг ярилцсан дээрээ ингээд хоёрын дунд би фивэрэ байгаа юу гэсэн чи үгүй бүх юм дууссан. Бид нар бүгдээ энэ зүйлийг ингээ өнгөрөөцсөн. Kim, you and Taylor Swift still a beef with Taylor after all that went down? Over it. And have you two had any communication or you just feel like we've all moved on? No, I feel like we've all moved on. Okay. Гэж хэлсэн баггүй гэсэн чи ердөөсөө дуусаагүй байсан байна. Taylor Swift бол хизээж Kim Kardashian-ыг уучлахгүй байна. За бүгдээ энэ бүхэн яаж ихснийг ярив. 2009 оны VMAs дээр Taylor Swift жилийн хамгийн шилдэг одоо видеотой эмэгтэй артист гэдэг шагналыг хүртсэн баггүй юу? Тэр үедээ Taylor Swift 19 дэх байсан. За тэгээд тайзан дээр яг шагналаа аваад ингээд үгээ хэлжсэн чинь Kanye West гинт тайзан дээр үсэрч гарч ирээд Taylor Swift-ийн микрофоныг булааж аваад би чиний өмнөөс маш их баяртай байна. Гэхдээ Beyoncé бол хамгийн шилдэг мьюзик видеотой эмэгтэй шүү гэж бүр ингээ орилсон. Энэ үйлдэл нь мэдээж Taylor Swift-д маш ичмээр зүйл байсан. Өөрийнхөө нөгөө талархаж байгаа яриагаа ч хүртэл дуусгаж чадаагүй. Backstage-н дээр тайзны ард Taylor Swift уйлсан гэсэн. Тэгэд би энэ ивентээс явмаар энэ бинд баймарг байна гэж хэлсэн гэсэн. Хэцүү ах уу дөнгөж ингээл 19 наснда амар баярлал тайзан дээртэй ингээл хичэнгүүрэл амар нэр төрийн хэрэг байна мэн гэж бодоод байжсэн чи нэг залуу үрдчихнэ. Чи энэ шагналыг хүртэх ирэхгүй. Beyoncé байхад чи баг энэ шагналыг хүртдэг хинбэ гэсэн утгатай юм болчиход байгааз. Тэг мэдээж маш эмзэг хүлээж авах нь ойлгомжтой байх. За ямар ч сан тэгээд тэр VMA-ийн орой Beyoncé бүр тэрнээс илүү том шагнал авсан. Жилийн шилдэг видео гэсэн шагнал авсан байна. За тэгээд өөрийнхөө одоо шагналаа гардаж авчаад үг хэлж дуусаад тэгээд Taylor Swift-ийг тайзан дээр уурж авчирсан. Тэгээд хэдүүлээ Taylor Swift одоо өөрийнхөө мөчийг өөрийнхөө одоо энэ ад жаргалтай мөчөө дахин тайзан дээр ирж мэдрээсэй гэж Taylor Swift-ийг урьж гинэ гэж Taylor Swift өөрийнхөө нөгөө баярлж байгаа талархаж байгаа сэтгэлээ хуваалцаж амьдсан. Beyoncé тэгтээ тэгсэн маш гоё үйлдэлсэн. Амар хөөрх ингээ баярлаа гэжээ. За бүгдээ одоо Taylor Swift-ийг урьж гинэ гэд ингэж байгаа. За тэгээ 2009 оны 9 сард буюу одоо нэх удаагүй яг тэр онд гэсэн үг Kanye West Jay Leno-гийн Tonight Show-нд оролцоод тэгээд одоо энэ тухай ярьсан баггүй юу? Би яг ингээл шууд за би ингээ маш буруу юм хийгээд байна да гэж шууд мэдсэн гэсэн. Миний хийж байгаа зүйл маш буруу байна. Би амар бүдүүлэг юм хийгээд байна. Тэгэд би ингээ сэтгэл хөдлөлт автцсан байсан. Дээрээс нь би жоохон согтуу байсан. Би хин нэгний сэтгэлийг ингээ өвтөхөөр зүйл хийгээд хин нэгний сэтгэлийг уландаа гიშгээд байна гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Тэгээ миний хийсэн зүйл маш бүдүүлэг байсан. Тэгээ хэрвээ боломж олдвол би Taylor Swift-ээс яг ингээ хувьчилж нүрээ харж байгаа, царайгаа харж агаад уучлалтгүй маарана гэж хэлсэн. Jay Leno бас асууж байгаа хгүй. За чи хизээ өөрийгөө айгу бүдүүлэг байна. Хүний сэтгэл дээр дэвсэлж гин гэж мэдсэн бэ гэсэн чинь би микрофоноо Taylor Swift-д буцааж өгсөн чинь Taylor Swift ингээд юу ч ярихгүй, яриагаа өрүүлждүүлэхгүйсэн болохоор би ста муухай юм хийжлээ дээ гэж ингээ ухаарсан гэсэн тэр дороо. За тэгээ хэд хоногийн дараа Taylor Swift ABC радиод ярилцлага өгсөн байхгүй юу? Kanye West над руу залгаад уучлалтгүйсэн. Надаас маш чин сэтгэлээсээ уучлалтгүйсэн. Тэгээ би түүний ингээ уучлалтыг нь хүлээж авсан. Тэр үед намайг маш олон артистууд, маш олон уран бүтээлчид дэмжсэн. Миний шүтэн бишрэгчид намайг бас дэмжсэн. Тэгээд ийм их хүмүүсийн дэмжлэг хайраар хүрээлүүлсэн байсан болохоор би Kanye West-ийг уучлж чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд надад ийм хайр хүндэтгэл дэмжлэг үзүүлсэн хүмүүст маш их баярлалаа гэж хэлж ирсэн байна. За ингээд
2009 онд болсон энэхүү нэг эвгүй явдал нь за ингээд тэр үед ингээд дуусчлаа. Kanye West ташгүй ингээд олон талаар ярихгүй те шууд ингээд уучлалтгүйчлаа өстө гоё юм боллоо гэд ингээд дуусчлаа гэж бодсон чинь 2010 оны 9 сард буюу жилийн дараа MTV VMAs дээр Taylor Swift Innocent гэдэг дуугаа дуулсан байхгүй юу. За тэгсэн чинь энэ дуу нь болохоор бас Kanye West-ийн талаар байж магадгүй гэж ярьдсан байлээ. Одоо жишээ нь энэ дуун дээр нь чи 32 той ч гэсэн одоо хүртэл том болоогүй яг том болох гээд ингээ өсөөд явж байна гэсэн байна. 2009 онд Kanye West 32 той байсан. Тэгэхээр энэ нь Kanye West зориулсан юм шиг байгаа. Чиний амьдралд чинь дахиад маш олон 9 сарууд гарч ирнэ гэдэг нь энэ хэрэг 9 сард болж исэн. За тэгээд чи энэ зүйлийг үргэлж санджаах болно гэж найдаж байна. Тэгээ өнөөдөр хин нэгэн шинэ хүн болоход хизээж оройтохгүй шүү гэж яг тэр VMA-ийн тайзан дээр дуулсан байна. За тэгээ 2013 онд Kanye West Taylor Swift-ээс уучлалт гуйснаа буцааж авлаа гэж хэлжсэн байна. Өрдөөсөө одоо хийсэн зүйлдээ харамсахгүй байна гэж Kanye West хэлсэн байна. Taylor Swift одоо уучлалтыг хүлээж авлаа гэчээд яг жилийн дараа яг тэр тайзан дээрээ Kanye West зориулсан юм шиг дуудуулсан чинь Kanye West тэр нь таалагдаагүй юм шиг байна. Тэгээд зайлзал би уучлалтгүйхаа боллоо буцааж авлаа гэж хэлсэн юм шиг байна. За тэгээд 2 жилийн турш ингээ бүх зүйл ингээ маш юм silent чимээгүй байсан. Хинэн ч ингээ би рүүгээ дайрахгүй. 2015 онд Kanye West Taylor Swift хоёр хамт зураг авахулсан. Тэгээ ер нь за энэ хоёр ингээ хэрүүлэн дууссан байсан байж тээ бибидээ ингээд муухай юм санахаа болцсон байж тээ гэж бодогдсон. 2015 оны 8 сард Taylor Swift ярилцлага өгсөн байхгүй юу? Vanity Fair-д. Би бодохдоо Kanye West битээр найзууд болоход арай бэлэн биш байсан юм шиг байна. Миний зүгээс Kanye West намайг хүндэлж байгаа гэдгийг мэдхэн чухал байсан. Намайг хүндэлж байгаа хүнтэй би найзууд болно гэж боддог байсан. Тэгсэн чинь Kanye West-ийн зүгээс бас адилхан Taylor Swift миний бие тэгээ Kanye West-ийг ингээ хүндэлж байгаа гэдгийг Kanye West мэдхэн чухал байсан. Битээр би бинийгээ хүндэлдэг гэдгээ мэдэлцээд ингээ харилцан мэдэлцсэний дараа битээр ингээ найзууд болсон. Kanye West надад хувь хүнийхээ үүднээс маш их таалагддаг. Тэгээ битээр одоо ямар ч маш гоё юм харилцаанд байгаа гэж хэлсэн байна. Тэр жил нь буюу 2015 оны MTV VMA дээр Taylor Swift бас нэлээд хэдэн шагнал авсан байхгүй баг 4-5 шагнал авсан баха. За тэгээд тэрэн дээр бас шагнал гардуулах болсон байхгүй юу? За тэгээд шагнал гардуулах үедээ ингэж хэлсэн байна. За Kanye West бит хоёр хамгийн анх хизээ уулзсан бай гэвэл яг 6 жилийн өмнө энэ тайзан дээр байсан. Миний iTunes дээр миний хамгийн анх худалдаж авч ирсэн цомог бол Kanye West-ийн College Dropout гэдэг цомог байсан. Тэр үед би 12 настай байсан. Тэр цаг үеэс хойш би Kanye West-ийн ингээ шүтэн бичигч байсаар ирсэн. Миний бодлоор Kanye West бол энэ хөгжмийн ертөнцид одоо хувцс дизайны ертөнцид ер нь л амьдралд маш том юм үлгэр дуурайлал icon гэж боддог. Тэгээ өнөөдөр шагнал авсан одоо бүх ялагч нартай хэлэхэд би та нарын өмнөөс маш их баяртай байна. Би та нарыг яриагч нь дуусгана. Гэхдээ Kanye West бол цаг үеийн хамгийн шилдэг карьертай артист шүү гэж орилсон байна. Тэгээ Kanye West яг 9 онд өөртөө тэгж юм саркастик маягаар ингээд Kanye West шагналыг гардуулж өгсөн. All the other winners tonight, I'm really happy for you. And I'm gonna let you finish. But Kanye West has had one of the greatest careers of all time. Тэгээд Kanye West шагналаа гардаж авахдаа Taylor Swift-д маш их баярлж байгаагаа илэрхийлсэн. Тэгээд бас өөрийгөө одоо 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшнэ гэдгийг тайзан дээр хэлчихсэн. За тэгээд тэр үед нь Taylor Swift, Kim Kardashian хоёр яг үзэгчдийн суудлаас ингээд тэрвэрлэгдсэн Kanye-гийн одоо юм яриаг нь сонсоод байжсэн. За яг энэ үйл явдал болсны 1 сарын дараа Kanye West-д Taylor Swift-ийн одоо тэр спич нь тэр тайзан дээр хэлсэн үгнүүд нь яриа нь маш их таалагдсан юм шиг байлээ. Kanye West Taylor Swift-д цэцэг явуулсан. За тэгээд тэр явуулсан цэцгийн Taylor Swift зургийг аваад Twitter дээр байршуулсан байна. Тэгээд бичгтээ болохоор Kanye West надад ингээд ийм хөөрхөн цэцэг явууллаа. #BFFs буюу #хамгийн сайн найзууд гэд ингэж постлж исэн байна. За ингээд бүх юм маш аз жаргалтай гэр бүлийн дүр зургалт ингээд үүсэж байгаа биз. За тэгсэн чинь 2016 оны 2 сарын 11-нд Kanye West өөрийнхөө Yeezy гээд брэндийнхаа 3 дахь улирлын коллекцийг танилцуулж байх үедээ одоо тэр тоглолтын дээрээ өөрийнхөө The Life of Pablo гэдэг цомгоо бас одоо ингэ дебют хийсэн баггүй юу. За тэгсэн чинь тэр цомгийнх нь Famous гэдэг нэртэй дуу байгаа. Тэрийгэ тайзан дээр дуулаад сэнч тэр Famous гэдэг дуун дээр нь Taylor Swift үгэнд нь ч оролцсон, клипэнд нь ч оролцсон байдаг. За энэ дуун дээр юу гэж хэлдэг вэ гэхлээр миний бодлоор Taylor Swift бит хоёр секс хийж магадгүй гэж бодсон хിവэрэл байгаа. Яагад гэвэл би тэр өлөгчөн алдартай болгосон юм гэдэг ийм үр байгаа. Ийм 12 хүн байгаа юм байна. Клипийн үзээрэй.
За тэгээ энэ дуу цэцэгдсэний дараа Gigi Hadid, Carly Kloss, Jamie King гээд одоо Taylor Swift-ийн squad-д байдаг найзууд нь Taylor Swift-ийг сошиал медиа дээр өмөрсөн. Тэрнээс гадна Taylor Swift-ийн баг дүү болох Austin гээд залуу Instagram дээр нэг видео постлсон. Хаврын их цэвэрлэгээ хийж ингэснэ. Яг Yeezy брэндийнхэн пүүцнүүдийг хогийн сав руу хаяад гаргаж хайж байгаа тийм бичлэгээ постлсон. За тэгээ энэ дуу цэцэгдсэний дараа Kanye West чинь би энэ дууг ингээд Taylor Swift-ээс зөвшөөрөл авч цацсан. Бид хоёр ингээд нэг цагийн турш уцаар ярьсан, энэ талаар ярилцсан. Taylor Swift ингээд зөвшөөрсөн. Тэгээ ингээд миний дууг баг ингээд ажилласан. Тэгээд би энэ дууг цацсан. Ердөөсөө хин хинийгээ дийссэн юм байгаагүй. Би ингээд хүний зөвшөөрөлтөй ингээд цацсан юм байгаа гэдгсэн чинь Taylor Swift болохоор хинч надаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Дэж битэрийн хооронд ямар ч юм утасны дуудлага ердөөсөө болоогүй гэж хэлсэн байна. Гэл ингээ бүх зүйлийг Taylor Swift ингээ өгөөсгсөн. Над Kanye West ч худлаа яриад байна гэд. Тэгээ Kanye West одоо энэ дууныхан мөрний талаар хэлэхдээ Taylor Swift ингээ надад инспирэшн өгсөө. Taylor Swift миний ингээ онготыг оруулж өгсөн. Тэгээд би одоо хин гэдгийг хэлээд яг уу. Гэхдээ Taylor Swift ингээд найзуудтайгаа сууж агаад тэгээд нэг найздаа ингэж хэлсэн гэсэн. Би Kanye West-д яаж уурлах юм бэ? Тэр хүн ч намайг ингээд бараг бүр илүү алдартай болгоцсон штэ гэж хэлсэн. Өөрөө ингээд joke болгосон зүйлийг би ингээд дуун дээр орууллаа гэж хэлсэн байна. Тэгэхээр Taylor Swift ингээд найзуудтайгаа хоолнд орж байгаа те. Зүгээр ингээд joke маягаар чи ингээд Kanye West ингээд тайз нэр гарч ирэл чамайг амар эвгүй байдалд оруулсан штэ те. Микрофоны чинь булааж аваад байгаа гэлдгсэн чинь Taylor Swift би одоо Kanye-д уурлаа юу? Kanye ч одоо тэрний ачаар би бараг илүү алдартай боллоо штэ гэд. Тэгсэн чинь нэг найз нь очоод Kanye-д матцсан. Тэгээ Kanye тэрийг ингээ оруулсан юм шиг байна. Kanye угаасаа за ямар найз нь хэлсэн гэдгийг хэлээж яах уу гэж тэгж хэлж байгааг бодоход. Тэгээд Kanye West-ийн энэ альбом цацагдсны нэг 4-5 хоногийн дараа 2016 оны 2 сарын 15-нд Taylor Swift Grammy Awards дээр жилийн шилдэг альбом гэдэг төрөлд ялт байгуулсан баггүй юу. За тэгээд тэр шагналаа авч явахдаа тайзан дээр ингэж хэлсэн байна. За залуухан охтуудтай хандаж хэлэхэд чиний хийсэн хөдөлмөрийг, чиний гаргаж байгаа амжилтыг, тэгээ чиний нэр хүндийг чамаас булаах гэж оролдох хүмүүс зөндөө байна шүү. Тэгээ энэ охинд би тусалсан, энэ охиныг би алдартай болгосон гэж хэлэх хүмүүс зөндөө байна шүү. Тэгээ үргэлж өөр дээр анхаарж байгаараа өөрийнхөө ажил дээр ингээ анхаарад байгаарэ. Тэр хүмүүс рүү битээ анхаараарэ гэд ингэж хэлжсэн байна. Тэгээ мэдээж энэ нь болохоор Kanye West-д зориулж байгаа нь ойлгомжтой байсан. За тэгээ 2016 онд GQ гэж сэтгүүлийн ярилцлаганд Kim орсон баггүй юу. Тэгээ Kim энэ тухай ярьсан байна. Taylor Swift энэ дууг гарна гэдгийг мэдчихсэн. Тэгээ Taylor Swift ингээд зөвшөөрөл өгсөн. Тэгснэ яагаад одоогийн юуж мдээгүй юм шиг жүжиглээд байгаа юм бол ер нь ямар рэпер ингээд хиний юм хүний талаар дуулж захта тэр хүн рүүгээ залгаад зөвшөөрөл авдаг байсан. Kanye West харин ч амар хүнлэг зүйл хийж ах чаа. Яаж ингээд тэр хүн ингээд мэдэн бодолж чаддаг байна гэд ингэж хэлсэн байна. Одоо утасны яриа болж байгаа үед хажууд нь Rick Rubin байсан гэсэн. Тэгээд ер нь бол тэр өрөөнд ер нь маш олон хүмүүс байсан. Тэгээд бүх хүн тэр хоёрын хооронд болсон тэр харилцан яриаг сонссон. Тэгээд Kanye West намайг ч ихсэн дуунууд дээр өлөгчин гэж дууддээ штэ. Зүгээр л ингээ хилдэг сул үг нь штэ тэд нарын. Ямар амар балиар муухад оромж өгөө гэж би нэг ч удаа бодож үзэж байгаагүй. Гэт ямар ч ингэж хэлжсэн байна. За тэгснэ 2016 оны 7 сард буюу одоо нэг тэр дууд цэгцнаас нэг 4 сарын дараа Keeping Up with the Kardashian-ы нэг дугаар дээр энэ тухай Kim болон Kourtney хоёр хоорондоо ярилцаж байгаа байхгүй юу? Би хизээж олон нийтийн дунд эсвэл олон нийтийн ярилцлага өгөхдөө хизээж хүн амьтны талаар муухай зүйл ярьдаггүй. Энэ GQ сэтгүүлдээ өгсөн ярилцлага болохоор тэгээд угаасаа ингээ хэлмээр исэн болохоор хэлсэн. Би ингээ нөхрөө энэ зүйл дээр хамгаалмаар исэн. Угаасаа Taylor Swift бүр уцаар ярьж байхдаа би тэр Grammy-гийн улаан хевсэн дээр гармагцаал шууд хаха би энэ дууны талаар мэдчихсэн юм аа. Би тэр ингээ хамт хуйлцсан юм аа гэд ингээл инээгээд гараад ирэх болно гэж хэлжсэн штэ. Дахиад өөр арга замаар ингээ хохирогчийн дүрд тоглоод ах юм. Угаасаа л тэр 2009 онд Taylor Swift-д маш их анхаарал нэр хүнд ирсэн нь ойлгомжтой штэ. Тэрний ачаар Taylor Swift-ыг маш олон хүн мэддэг болсон штэ. Тэгээ манай нөхөр одоо хүртэл тэр тайзан дээр үнэнд шудраг өөрийнхөө бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Битэрийг анх болцож эхэлж байхад ч гэсэн хүмүүс миний талаар 9 шүдэм яриад тахад Kanye West үргэлж намайг хамгаалдаг байсан. Тэгээ одоо ингээ хүмүүс юу гэх нь хамаагүй одоо би нөхрөө хамгаалнаа гэж хэлжсэн байна. За тэгснэ Keeping Up with the Kardashians-ийн энэ дугаар гарсан өдөр Kim Kardashian Snapchat дээрээ нөгөө нэг болсон утасны ярианы бичлэгийг постлохоор шийдсэн байна. Тэгээд энэ утасны яриаг постлохдоо ингэж хэлсэн байна. Би зүгээр нөхрөө хамгаалмаар байна. Тэг яг бодит байдал дээр би юу болсныг маш сайн мэдж байгаа болохоор зарим нэг хүмүүс нь худлаа жүжиглээд байгаа болохоор би та нарт ингээ яг жинхэнэ ингээд одоо тотлох баримтыг үзүүлж байна. Хин нь хин бэ гэдгийг одоо энэ зүйлээс ингээ хараа, хин нь худлаа яриад байгааг энэс хараа
гэд ингэж хэлжсэн байна. Тэр утасны яриаг бол бүхэлд нь постлоогүй, нэг зарим хэсгүүдийг постлсон. За тэгсэн чинь тэрэн дээр нь одоо ямар зүйл байсан бэ гэхээр So my next single, I wanted you to tweet it. Well, the reason why it will be happening is because it has a very controversial line at the beginning of the song about you. What does it say? Okay. And the song is so dope. And I've literally sat with my wife, with my whole management team, with everything, and tried to rework this line. I've thought about this line for 8 months. I've had this line and I tried to rework it every which way. And the original way that I thought about it is the best way, but it's the most controversial way. So it's gonna go Eminem a little bit. So can you brace yourself for a second? Yeah. Okay. All right. Wait a second. You sound sad. Well, is it gonna be mean? No, I don't think it's mean. Okay, then let me hear it. Okay. It says, to all my South Side that know me best, I feel like Taylor Swift might owe me sex. That's not mean. Okay. It's absolutely crazy. I'm glad it's not mean though. Well, what I give a f about is just you as a person and as a friend. I want things that make you feel good. I don't want to do rap that makes people feel bad. Like go with whatever line you think is better. And I really appreciate you telling me about it. That's really nice. Oh, yeah. I thought I just had a responsibility to you as a friend, you know. And, I mean, thanks for being, like, so cool about it. Oh, thanks. Yeah. Yeah, I really appreciate it. Like, the heads up is so nice. Тэгээд Kanye West хэлж байгаа хгүй ямар ч дууны бүр эцсийн хэлбэр нь биш шүү. Ямар ч иймэрхүү өгнөд байгаа гэсэн чинь ямар гоё юм баярлаа ингээд чи над руу ингээд залгаа надаас зөвшөөрөл авч байгаа чи ингээд надад ингээд маш юм гоё байна, маш юм хөндлөштэй байна. Залгаж зөвшөөрөл авсанд баярлаа. Өөрийнхөө хүснээр үгээ бичээрэй. Гэтэ над дууг чи би ингээд Twitter дээрээ байршуулвал харин ч юм сонирхолгүй баха. Феминист хүмүүс нь намайг бас бариад идчих бах. Тийм болохоор чи цацаад тэгээд ингээд би ингээд чив чимээгүй байж байгаа Grammy дээр гарч ирэхтэй та нар намайг энэ дуун дээр хэмжүүлсэн гэж бодсон уу? Үгүй бид тэр аль дээр хувилдсан байсан ингээд тийм яриа байсан байхгүй юу? Seaweed, beef steak, kimchi, BBQ chicken. All-Star. All-Star chips нь Солонгосын алдарт Orion брендийн бүтээгдэхүүн байгаа. Дотроо 4 төрлийн амттай. Одоо жишээ нь та kimchi-тэй chips сонсч байсан уу? Beef steak, далайн байцаатай. Тэгээд шинээр BBQ дахиатай гэдэг ийм төрөл гарсан юм байна. Чихэнд хүртэл амтагдана. All-Star. Ямар ч хэсэн ердөөсөө ямар балер миний битэнэ дууга цац гэж хэлээгүй. Үнэхээр хэлээгүй. Хоёр нэг зөвшөөрөл өгсөн Kim Kanye хоёрын хэлжсэн үнэн болж тараад байгаа. Snapchat дээр энэ бичлэг задарсан чинь Taylor Swift-ийн өмгөөлөгч нь энэ бичлэгийг цааш нь битгий задруул энэ бичлэгийг устгах гэж хэлжсэн байна бас. За тэгээ энэ утасны яриа цацагдсны дараа Taylor Swift Twitter дээрээ жиргсэн description дээр болохоор ингэсэн байна. Kanye West чамтай уцаар ярьсан яриагаа бичлэгжүүлээд тэгээ тэрийг нь Kim интернет дээр постлчих үед гэсэн байна. За одоо яг нөөцийг уншъя. Намайг яг тэр дуун дээрээ өлөгчин гэж дууднаа гэж хэлсэн бичлэг хаана байна? Өлөгчин гэж дуудлаа шүү гэдэг дээр надаас огт зөвшөөрөл аваагүй үсттэй. Хин нэгэн хүнд тэр өлөгчин гэж доромжлуулчаад тэрэнд минь хариу үйлдэл үзүүлж байгаа сэтгэл хөдлөлийг та нар контролдох хэрэг байхгүй. Би үнэхээр тэр дууг таалахыг хүссэн. Би үнэхээр Kanye-гийн хэлсэн үгэнд итгэхийг хүссэн. Би Kanye бүтээрийг юм гоё нөхөрлөлийн харилцаагаа хിവэр авч үлдээсэй гэж хүссэн. Надад дууг нь энэ дуугаа бэлэн болоод цацагтахаас өмнө сонсгоно гэж хэлсэн ч надад огт сонсгоогүй. Чи амьдралдаа нэг ч удаа сонсож байгаагүй дуугаа зөвшөөрнө гэж байхгүй бидтэй. Надад шал хуурамчаар худалч гэдэг нэр зүүлгээд байна гэсэн утгатай ийм notes байна. За тэгээ энэ утасны яриаг ер нь анханасаа яах гэж ингэж бичлэгжүүлж авсан бэ гэхлээр The Life of Pablo гэдэг цомгийнхоо одоо энэ цомог хэрхэн бүтсэн бэ гэдэг юм баримтат кино хийх гэж юм байна л да. Тийм болохоор энэ цомогтой холбоотой бүх зүйлийг бичлэгжүүлээд явж исэн юм байна. За тэгээд энэ утасны дуудлага задарсны дараа хүмүүс
Taylor Swift-ийг маш их үзээ ядаж эхэлсэн. Бүр массаараа үзээ ядаж эхэлсэн. Яагаад гэвэл Taylor Swift чинь хинч надаас төвшөөрөл аваагүй. Энэ утасны дуудлага бол ингээ эдитэлсэн зүйл байсан. Ингээ нөгөө Quantic бишэн баяр шиг те би яриаггүй хин нэг миний хоолой дэвцсэн мэн гэдэг шиг Taylor Swift-ийг өртөөсөө надаас төвшөөрөл аваагүй гэлтэй. Тэгснэ уцаар ярихтаа за би ихтэй Grammy дээр ингээ инээгээд гараад ирээ те тэр ингээ хуйлдсан байсан ингээ гараад ирээ гэснэ Grammy дээр гарч ирснэ хүмүүс чиний хөдөлмөрийг булаахад хүмүүс чиний нэр хүндийг булааж оролдоход таад хүчтэй зогсох хөстэй гэд ингээ шал бүр ингээ амар балиар хоёр нүр гаргацсан байгаа. Тэгээ энэс болоод Taylor Swift-ийн Instagram дээр хүмүүс битүү юм могооны эможи үлдээгээд ингээд балиар могоо шиг гэд ингээдсэн. Ким ч ихсэн одоо Taylor Swift руу shade хийгээд баах могооны эможитэй юм жиргээ мэрхээ хүртэл хийжсэн. 2016 оны 7 сард буюу одоо яг тэр сард нь гэсэн үг шүү дээ. Kanye West би одоо Taylor Swift-тэй ингээд байлдаад одоо энэ дайнд би яллаа гэсэн иймэрхүү утгатай юм хэлсэн. Тэгээд ямар азар миний ихнэрт Snapchat байт юм бэ? Та бүхэн одоо ингээд бүх үннийг мэддэг боллоо гэд. За тэгээ 2017 онд буюу жилийн дараа гэсэн үг. Taylor Swift-ийн бараг бүх цаг үеийн хамгийн алдартай дуунуудын нэг болох Look What You Made Me Do гэдэг нэртэй дуун цацагдсан. За клипний эхлэл хэсэгт Taylor Swift-ийн бүх карьер нь ингээд булчлагдсан гэдэг дүрслэлтэй гарч байгаа. Та нараас болж миний карьер үгүй болсон гэж хэлдэг. За энэ хэсэг дээр болохоор Taylor Swift могоогоороо дуудулж доромжлуулчихсан хэсэг байна. За тэгээд бүрийг тодорхойлгож хэлэх юм бол 7 сард Kendall Jenner яг тэр хил амны үеэр яг ингээд цай барьсан постод зураг постлж байсан. Тэрийг бас үзүүлсэн байна. За энэ хэсэг дээр болохоор хуучин Taylor ер нь ингээд нас барсан. Тэгээ одоо шинэ Taylor гарч ирж ийн гэдгийг ингээд дүрсэлж үзүүлж байгаа. I'm sorry, the old Taylor can't come to the phone right now. Why? Oh, because she's dead. За саяны хэсэг дээр болохоор Kanye West хийсэн нэг утасны дуудлагыг дүрсэлж үзүүлж байна. Хуучин Taylor утсанд хариулж чадахгүй нэ. Яагаад гэвэл тэр өгсөн гэж хэлж байгаа. What's with that bitch? Don't call me that. За нэг Taylor нөгөө Taylorтэй энэ үлгчин яачаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө цогцолсон Taylor нь намайг битээ үлгчин гэж дууд гээд яг нөгөө нэг Kanye West Famous гэдэг дуун дээрээ Taylor Swift-ийг үлгчин гэж дуудаж ирснийг илэрхийлж байна. Y'all, oh stop acting like you're all nice. You are so fake. Oh, there she goes playing the victim again. За саяны хэсэг бол Taylor Swift дандаа ингээ гой сайхан хэмжиж жүжиглдэг, дахиад хохирогчийн дүрд тоглож ийн гээд Kim Kardashian-д тэгж хэлүүлснийгээ бас ингэж илэрхийлсэн байна. I would very much like to be excluded from this narrative. За энэ хэсэг бол бүгдэд ойлгомжтой ах 2009 онд болсон нөгөө нэг VMA-ийн тайзан дээрх микрофоноо булаалгасан үйл явдлыг дахин сөхөж харуулж байгаамаа. За тэгээд 2-3 жилийн турш ингэ чимээгүй байваа. За тэгсэн чинь 2019 онд Taylor Swift Kanye West-ийг хоёр нүртэй гэж хэлсэн байна. За Kanye West яг ингээд нүрээ харахтаа маш юм ийдэг, сайхан сэтгэлтэй юм ингээд дэмждэг, урамшуулдаг ийм зантай хүн. Тэгсэн чи яг ингээд олон нийтийн өмнө гараад ирэхээр камер асаад ирэхээр ингээд амар юм бүдүүлэг, тэ хүмүүсийг доош нь хийдэг, хүмүүсийг ингээд ар нуруулан хутгалдаг тийм хүн гэж хэлсэн. За тэгээ 2020 онд нэг утасны дуудлагын утасны ярианы яг бүтэн хувилбар нь ингээд задарсан, хулгаагаар задарсан. Taylor Swift Instagram дээрээ story хийсэн. Хууль бусаар камераар бичсэн, бит хоёрын дунд болсон энэ утасны дуудлага нь намайг энэ бүх цаг үед үнэн ярьж исэн гэдгийг ингээ баталж байна. Зарим нэг хэсгийг тастаж хаваад намайг худалч юм шиг болгоод одоо ингээд яг жаазлаад авсан биз дээ. Яг бүтэн төр зураг нууг нь юм байсан. Тэсэн чинь зарим хэсгийг ингээ жаазлж аваад намайг муу залуу шиг ингээ харагдуулсан. Тэгээ энэ нь намайг болон миний фэнүүдийг, миний гэр бүлийг тамшиг байдалд оруулсан гэдэг ингэж стори хийжсэн байна. Тэсэн чинь Kim хариу бичсэн байна. За эхний стори дээрээ Kim Kardashian Taylor Swift-ийг меншн хийгээд за Taylor Swift хуучин болсон хэргийг дахиж зөвхөр шийдсэн бололтой. Би яг одоо энд маш олон хүн зовж шаналж байгаа энэ цаг үед энэ тал дээр үзэл бодлоо илэрхийлээд комент хэлэх гэж байгаадаа үнэхээр юм муухай мэдрэмж авж байна. Маш ичж байна. Надад хариу хэлэхээс өөр сонголт алга. Яагад гэвэл Taylor Swift худлаа яриад байна. За яг тодорхой хэлэх юм бол тэр үед болсон маргаан дээр миний дургуг хүргэсэн ганц зүйл гэвэл Kanye хизээч чам руу залгаж хизээч чиний зөвшөөрлийг аваагүй гэж хэлсэнд ч л байгаа юм аа. Ясмин дээрээ чам руу залгаж чиний зөвшөөрлийг авсан. Энэ дуун дээр чиний зөвшөөрлийг авсан гэдэг нь үнэн, харин чамайг өлөгчин гэж дуудана гэдэг дээр зөвшөөрөл аваагүй гэж ярьж байгааг чинь хэн ч үгүйсгээгүй.
Чи эхлээд хинч над руу залгаж зөвшөөрөл аваагүй гэж худлаа ярьж ирсэн аа. Сүүлдээ тэр дуудлага задарсны дараа намайг хинч өлөгчин гэж дуудана гэдэг дээр зөвшөөрөл аваагүй гэж үгээ тойруулж худлаа хэлсэн гэж тэгж байгаа. Хамгийн анх энэ асуудал юунаас болж үүссэн бэ гэхлээр Taylor Swift хизээж Kanye өөрлөө залгаж энэ дууныхаа зөвшөөрлийг аваагүй гэж хэлсэн. Энэ л асуудал байгаа юм аа. Өлөгчин гэж дуудах дээр зөвшөөрөл авсан үгүй хинч яриаггүй. Хоёрдугаарт бичлэгийг эдэлсэн гэж хэлсэн. Дахиад худлаа хэлсэн. Тэглэж одоо энэ бичлэг бүтэн задарсан байгаа нь энэ хэрүүлийн утга учирыг ердөөсөө өөрчлөхгүй байгаамаа гэж хэлсэн байна. Taylor Swift ингээ худлаа яриадна гэж байгаа. Taylor Swift хамгийн анх тэр дуудагдахад хинч над руу залгаагүй, хинч надаас зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн. Тэгэд ингээ худлаа яриадсан чинь Kim ингээ уурандаа чам руу залгасан штэ гэдэг батлагаа ингээд постлж байгаа штэ. Тэгсэн чинь Taylor нөгөөний худлаа ярьснаа баригдангуудаа үгүй намайг өлөгчин гэж дуудах зөвшөөрлийг би олгоогүй гэж хэлсэн штэ гэд ингээд тойруулаад байгаа байхгүй юу. Энэ чинь тэр утасны яриан дээр бол уг нь тэгсэн л хэлээ штэ. Ингээд хүснээрээ бичтэй тэгээ ерөн хүснээрээ л болдоо гэнгээ ингээд хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ Taylor Swift-ийн одоо яг ингээд одоо ууралж байгаа шалтгаан нь болохоор яг би дууг нь сонсолдоо гэтээ надад намайг ердөөсөө өлөгчин гэж дуудана гэж хэлээгүй штэ гэдэг байхгүй юу. Анх чинь штэ надаас зөвшөөрөл аваагүй худлаа хэлээдсэн чинь худлаа хийсэнд баригдчаад за тэгвэл ингээд өлөгчин гэдэг үгэн дээр нь дөрөөлөд уурлахаас гэдэг жүжиглээд байгаа байхгүй юу. Бодтой баримттай юм утасны бичлэг хүртэл задарчаад байгаа чинь яг надаа би тэгтээ ингэж Taylor-ийн фэнүүд бариулж идүүлэх байхаа. Тэгтээ яг Quantic-ийн нэг зарим зан чанар байгаад байгаа байхгүй юу. Эхлээд би өртөөсөө ингэж нөгөө нэг амар зодож модоогүй гэснээ зодсноо ингээд дараа нь камерт баригдсан чинь би ингээд алах гэж зодоогүй л гэж хэлсэн шүү дээ. Би огт зодоогүй гэж бол хэлээгүй шүү дээ гэд тэгээд байгаа байхгүй юу. Taylor Swift болохоор хинч надад энэ дууг сонсгоогүй, хинч надаас энэ дууны талаар нэг ширхэгч зөвшөөрөл аваагүй гэж худлаа хэлсэн чинь уцаар ярьсан гэдэг нотлохоо гараад ирэхэд Taylor Swift яг дууны зөвшөөрөл авсан л та гэхдээ өлөгчин гэж дуудана гэдэгт зөвшөөрөл аваагүй байхгүй юу гэд ингээд ургуулад өөртөө ашигтайгаар эргүүлээд байгаа байхгүй юу. Бараг 4 жилийн дараа буюу 2023 оны 12 сард одоо нэг 4-5 сарын өмнө юм ба штэ. Taylor Swift Time гэж сэтгүүлд ярилцлага өгсөн. За энэ дээр бол хэлэхдээ миний карьер ингээ үгцэн юм шиг байсан. Миний карьерийг ингээ надаас булаагаад авцсан тэр хүмүүс. Тэгэд би өрдөөсөө энэний зөв, тэрний зөв гэж ярих ямар ч шаардлагагүй. Угаасаа хогнууд өөртөө гаргаад хайчдаг дөө гэж хэлсэн байна. Ер нь бол Kanye West, Kim Kardashian-ыг хог гэж хэлж байгаа байхгүй trash гэд. Хууль бусаар хүний утасны дуудлагыг бичиж авчаад гэд ингээ одоо ингээ утасны дуудлага бичүүлээд худлаа ярьсан баригдангуултраа хууль бусаар бичиж авчаад хэний зөвшөөрөлтэй над утасны дуудлага бичиж авсан ингээ гүрийгээд байгаа байхгүй. Наад хууль бус дуудлагаас ч юм бол би худалч нэртэй боллоо. Миний карьер надаас булаагдсан, миний карьер өгсөн. Сэтгэл зүйн хувьд би ингээ маш аимшигтай байдалд очсон. Би хизээч ийм сэтгэл готролд орж үзэж байгаагүй. Би өөр улс руу нүүсэн. Түрээсийн байранд 1 жилийн турш амьдарсан. Би хүнтэй уцаар ярихаас айдаг болсон. Би амьдралаасаа маш олон хүнийг ингээд түлхсэн. Би хинт ч итгэхээ болсон. Би маш гүн гүнзгийгээр уналтанд орсон гэж юм. Мэдгүй надад бол амар юм өөрийгөө хамгаалах гэсэн тийм арга шиг санагдаж байна. Би маш олон хүмүүсийг амьдралаасаа түлхсэн, хүмүүстэй уцаар ярихаа болсон. Дахиад нөгөө хүмүүст худлаа хэлээд тэгээ аман дээр өөрөө мэлчээ үйлдэл дээрээ те аман дээр за би Grammy дээр гараад чамааг өмөрнө гэснээр Grammy дээр гараад намайг амар хэцүү байдалд орууллаа гэд иймэрхүү юм дахиж хийж чадхаа болсон болохоор тэгээ дахиад нөгөө худлаалагч байгаа баригдах гэж байгаа хүмүүст уцаар ярьж чадаагүй юм шиг санагдаж байна надаа. За тэгээ одоо бүгдээрээ Thank You Amy гэдэг дуун Kim Kardashianтай хэрхэн холбогдож байгааг орчуулж үзье. За би өөрийнхөө төрсөн хотыг, төрсөн газрыг төсөөлөхдөө шүршдэг борлуулагчаар өөрийгөө ингээ борлуулсан ийм боронзон өнгөтэй чиний ийм хөшөөг төсөөлдөг. Тэгээ энэ болохоор нөгөө нэг famous гэдэг дууны клипэн дээрх дүр зураглыг хэлж байгаа. Чи намайг сургуулийн шатнаас түлхэн гэж сүрдүүлдэг байсан. Нэг өдөр би ингэж хэлхийг мөрөөддөг байсан. Чи над руу тэ балеримнууд шидэх тоолонд чи намайг зохиж өвтгөх тоолонд би ингээд ардаа ямар нэгэн зүйл ингээд босгож ирсэн. Чи намайг ямар байдалд оруулсныг чинь би хизээж уучлах чадахгүй. Шөнийн тэнгэр рүү хараад би fuck you Amy гэж ингэж орилсон. Тэгээ чи хоёрын хооронд болж исэн тулаан ердөөсөө шудрах байгаагүй. Хүн болгон миний ээжийг маш юм шүтлэгтэй эмэгтэй гэж мэднэ. Гэтэ манай ээж чамайг өгсөн ч болоосоо гэж хэлдэг байсан шүү. Тэгээ би өөрийнхөө сорвиг тоолох тоолондоо чи байгаагүй бол тэгээ энэ бүх зүйл байхгүйсэн шүү
Би чамайг ердөөсөө өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Энэ дуун дээр би чиний нэрийг өөрчлөөд дуулж гин. Тэгээ маш тодорхой сэжвэрүүдийг бас нууж гин. Тэгээ хизээ нэг өдөр чиний хүүхэд чамд зориулсан дууг минь сонсоод амандаа ингээд дуулаад явж гин да гэсэн байна. Энэ нь болохоор ингэж хэлсэн баха. Taylor Swift жан Shake It Off гэдэг дуу гаргачихсан шүү дээ 2014 онд билүү. Тэгээ North West болохоор маш том Swiftie гэж явд юм бэлээ. Тэгээд Taylor Swift-ийн Kimд зориулж хийжсэн дуун дээр North West TikTok хийжсэн гэсэн. Тэгээд тэр талаар хэлж явах шиг байна. Чамд зориулж хийсэн дууг чинь танаа охин чинь танаа хүүхэд чинь ингээд сонсоод шүтээд явж ин да гэд. Гэт ийм дуу байна. Одоо Taylor Swift яг нөгөө нэг Kim-ээс өршөө авах гэж байгаа шиг байна те. Одоо энэ дууг сонсоод манай фэнүүд Kim рүү дайраас миний дор могооны эможи үлдээжсэн шиг Kim рүү бас ингэсэй гэж бодож байгаа шиг байна те. I don't know. Тэгвэл би ер нь бол юу? Би Taylor Swift-ийн зарим дуунуудад амар дуртай. Гоё. Гэтэ яг хувь хүнээсээ бол надад яг Selena Gomez-тай адилхан санагдаад байдаг. Тэгэд энэ миний бодол байлаа. Миний юу гэж бодох нь миний дур. Тэг би та нарыг ердөөсөө Taylor Swift-ийг үзэн яд гээгүй, Taylor Swift-д дуртай бай гээгүй, дуртай байна уу үзэн яднуу та нарын дур, дуртай байна уу үзэн яднуу миний дур. Баяртай. Дараагийнхаа бичлэгээр уулзъя.